Манайхаа бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүний талаар судалгаа хийж, эрүүл бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх тал дээр арга хэмжээ авбал яжээ. Одоо үед бид бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг хятадаас авч хэрэглэж байгаа шүү дээ. Дотооддоо үйлдвэрлэсэн ч хөрсний бохирдол, бортоо зэргээс болоод өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн ногоонууд их болсон мэлээ. Бидний эрүүл мэнд идэж байгаа хүнснээс шууд хамааралтай эдэмчид хэдүүлээ хүнсний салбарыг сонгож судалгаая. Жишээ нь гэхэд хүнсний ногоог тарихдаа химийн гаралтай бортоо ашигладаг. Үүнээс болоод хүнсний ногооны шинж чанарт өөрчлөлт орж болдог. Эсвэл янз бүрийн шавжны орноос болоод хүн өөрөө хортож хашилж болно шүү дээ. Тэгвэл бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүн дээр буюу шарт биотехнологийн салбарт багтах туршилт судалгаа хийх үү. Би л органик жимсэн тартай. Дотор нь антибиотикант байцууд тэр дундаа бидний тархалаанд чухал С витамин их агуулдаг. Бас каротиноид гэдэг нэгдэл татвар байдаг гэж би уншижсэн юм байна. Каротиноид гэдэг нь А витамин үүсгэхэд оролцдог гэж хичээл дээр үзсэн шүү дээ хэдүүлээ. Тийм санчлаа. Каротиноид гэвэл нөгөө ловонд ихэд нэгдэл үү. Ловонд улбар шаргын өнгийг бас үүсгэдэг үстэй. Тэгвэл бүгдээрээ ихэд улбар шаргын жимс хүнсний ногооныг судлаа. Тэхүү найзуудаа. Найзуудаа би биотехнологийн талаар судлаад биотехнологи гэдэг нь ямар нэг организмын шин чанар болон эсийн түвшинд нь өөрчлөлт оруулах бүтээгдэхүүн гаргаж авах үйл явцыг хэлдэг юм лээ. Жишээ нь бид сүүг хэсгэж айраг бүрж тараг аарцаар нааруулах гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах хэрэгэлдэг. Зөвхөн сүүний гарц сайтай үнэнүүдийг сонгож үржүүлэх гэх мэт дээр үеэсээ хийж ирсэн зүйлүүд юм бэлээ. Биотехнологийн цаашин зүйл бол биш. Генетикийн инженерчлэлээр сайжруулалт хийж байна гэсэн үг юм бэлээ шүү дээ. Би бас А витамины талаар судалсан. А витамин нь флавон, улаан хулуу, тунаа загас, манжин, буурцаг, загас үндгүнд хэмжээтэй агуулгаддаг юм билээ. Тэгээд байна. А витамины дутагдлалт харуул, арьс хурааших, хараа муудах, сансгал муудах, үнэрлэж мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шин тэмдгүүд илэрдэг. Витамин А нь хүний дархлааны системийн хэвийн байлгахад нь ач холбогдолтой юм билээ. Тэгээд бас А витамин дутагдлалтай хүүхдүүдэд зориултын алтан бодаа гэж гаргаж авсан юм билээ биотехнологи. Алтан бодааны талаар би ч гэсэн илүү их мэдээлэл цугласан шүү. Цагаан бодаа шиг хэлбэртэй атлаа шаргал онготой байдаг нь А витамины улбар шар өнгийг нь үүсгэдэг. Бета каротин гэх байцыг нь агуулж үүдэх талбайтай юм билээ. Гений өөрчлөлттэй гэхээр тухайн амьтан ургамлын генетикийн мэдээллийг агуулдаг. ДНХ гийн молекулт өөр организмд агуулгаддаг илүү сайн генийг сулгасан гэсэн үг. Ийм учраас шинээр хувирсан организм нь хүмүүсийн хэрэгцээ сонирхолд илүү нийцтэй ашигтай байдаг юм байна. Алтан бодааны энэхүү аргаар бий болсон бөгөөд эрдэнэ шиш хөршний бактерийн бета картионыг нийлэгжүүлэхэд оролцдог гений бодааны генд оруулсан гэсэн шүү. Би зүрхний талаар судалж үзээд тэгсэн чинь улбар шар өнгийн пентико аслаг нь ходоод гэн эцний янз бүрийн өвчин тусалдаг. Тэгээд дээрээс нь зүрх хоол идэх хүслийг өдөөж өгдөг. Жимсний потенцит нь бактери эсрэг үйлчлэхтэй. Тэгээд хэрвээ ханиад зүйн үеэр хагас жууж идвэл сурч талаараа байдлыг нь бууруулж уртаа идэвхрэхэд нь тусалдаг гэсэн. Та нар ловонг байгаль заяасан юм гэж сонсч ирсэн үү? Тэгсэн чинь айгүй сонирхолтой. Доктор Норман Уокер шүүсээр имжлэхгүйгээр судалгаа хийж үзсэн байна. 100 г ловонгийн шүүсэнд витамин А 33%, витамин С 9%, витамин B6 5% тус агуулгаддаг гинэ. Тэгээд эдгээр амин-дэмүүд нь халдварыг дарангуулах бөгөөд хүний биеийг эрүүл байлгадаг гол витаминуудын нэг юм байна. Дээрээс нь тархин, нүдний хараа, амтлах мэдрэхүй уушиг арьс гээд айгүй олон эрхтнүүдэд маань чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Би бас сонирхолтой санаалсан. Монголд будаа ургах таатай нөхцөл байдаггүй юм чинь яг Монголынхаа хөрсөн тарьсан Монгол сортын будаа гараад химэл орчин үүсгэж болох юм байна. Байгалийн өөрийнх нь тулааныг ашиглаад химэл гол үсгээ түлэмж байгуулах маягаар элдв химийн бодисгүй эрүүл будаа гаргаж авч болох юм. Бид санал нэгж маш удаан хугацааны турш судалгаа болон туршилт явуул хүнсний ногоонд өөрчлөлт оруулж шавжны хорон шинжилэлт хийж урамлаа ургуулах химэл орчноо амжилттай бүтэв. Маш олон судалгаа туршилт хийсний үр дүн бид нэр эрүүл чанартай бүтээгдэхүүнийг өөрсдийн гараар тарьж ургуулж дотоодын үйлдвэрлэлийг бий болгож чадлаа. Энэ бол бидний хувьд маш том алхам байлаа. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ ч гэсэн их байна. Ингээд бодоод үзэхээр биотехнологи бол бидний эртээр үеэс бий болсон зүйл. Одоо ч байнга хэрэглэгдэж алхам тутамдаа өчсөөр ирсэн. Энэ мэтчлэн бид шинэ бүтээгдэхүүн, шинэ бидийг гаргаж бүтээсээр байх болно. Ирээдүйд бид үүнийг улам өгүүлэг хөгжүүлсээр биотехнологийн 100% бидний ирээдүйд болох байх. Бид биотехнологиг ирээдүйд хэрэглэхгүй байх гэж үгүй. Цаашдаа бид бүх зүйлийг биотехнологиор гаргаж авдаг дэлхий болох юм болов уу?